За тэр өнөөдөр би жоохон хар гаргийнхны тухай жоохон ярьдсан мүү гэж бодлоо л доо. Тэр хар гаргийнх нь ерөнхийдөө пирамидын гурвалжин гэдэг үү? Пирамидын гурвалжин гэдэг. Энэ газарт байх өндөр магадaltaй болж таарлаа л да. Тэгээ яагаад гэсэн чинь ерөнхийдөө ингээд онгоц нэг бол алга болчдөг те. Усан зав явж байгаа алга болчдөг. Тэгээ пирамидын гурвалжингаас те одоо юу гэдгийг орсон бүх юм ингээд алга болчдөг. Тэгээд олон домог гэдэгтэй ингээд нэг бол ийм гүнзгий ийм ховл байсан болохоор те ийм далаа ийм одоо юу гэдгийг нөхтэй ийм юу байсан болохоор эргүүлэг байсан болохоор ингээд алга болчдөг. Янз бүрээр хийжсэн тийм үү. Тэгээд би ерөнхийдөө сүүлийн ажиадах нэг онолт нь жоохон сонирхолтой санагдсан. Тэрний юм бол хар гэрийнхэн байх магадaltaй энэ хэсэгт. Тэгээд хар гэрийнхэндээ дээр нэг ном уншиж чад юу гэж бичсэн тэр ном дээр байсан гэхлээр ингэжсэн. За хар гэрийнхэндээ манай дэлхийн томоохон лидерүүд уусаа ингээд тохирцсон байдаг. Одоо юу гэдгийг ингээд за энэ хэсэг газар одоо танахч гэдэг юм уу те. Тэгүн гутаа за жилд нэг тэдэс тэдэн хүн хулгаад алдаг авч болно та нар тийм үү. Тэгээд хамгийн үнэтэй тэр хэрэг авах ингээд тохироо хийх юм бол урлаг дуучид соёлынхныг хулгайлж авч болно гэж урд нь ярьжсэн байхгүй. Тэгин чинь сүүлийн үед нөгөө Jim Carrey гээл өчөө нөгөө хүн Аз дээр гардаг бас нэг ямар жүжигчин блэ эсрэг талын жүжигчин энэ төр гээд ингээ олон жүжигчд ингээ алга болонгуудаа ардаас нь шал ондоо хүмүүс гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгээ эдгээр тодорхой хэмжээ тийм үү хар гэрхэнтэй бас холбоотойгоор алга болж иж магадгүй. Хар гэрхэн өөрснөө юутай холбоотой юм бэ гэхээр Illuminati-тай холбоотой тийм үү. Illuminati. Тэгэд Illuminati-гийн бэлэг тэмдэг чинь өөрөө нөгөө нэг юу штэ гурвалжин штэ. Гурвалжин дотор нүд тийм үү. Гурвалжин дотор нүд. Пирамидын гурвалжин чинь бас гурвалжин тийм үү. Тэгэхээр хэн авч яваад байгаа юм бэ гэхээр харийнхан магадгүй нэлээд олон жүжигчдэд зарагдаад солигдоод байх шиг байна. Ганц одоо юу гэдгийг Jim Carrey биш. Jim Carrey-гээс гадна нэлээд хэдэн жүжигчд солигдсон байна. Нэг Spider-Man Brand чинь хэн гэдэг үлээ? Brand. Тэгээ нэг Spider-Man нэгийн найзыг юу хэн гэдэг үлээ? Нөгөө нэг энэ залуу. Энэ залууг чинь хэн гэдэг үлээ? Энэ залуу бас солигдсон байна гэдэг байгаа. Harry Osborn гэдэг үлээ. Тий, Harry Osborn. Яхах юм бол бас одоо юу гэдгийг те хүн солигдоод одоо өөр хүн болчихжээ гэсэн бас яриа явагдаад эхэлсэн. Тэгээ би ерөнхийдөө яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр тэгээд нилээ хитэн дуучид жүжигчд алга болсон байна. Тэгээд энд бүхэн ерөнхийдөө нэг тиймэрхүү юмнуудтай холбоотой болчихвоо даа л гэж би жоохон анзаараад байгаа. Тэгээ өшөө бас нэг юм байгаа нь юу юм бэ гэхээр ийм байгаа. За саяхан нэг өргөө кино театр дээр одоо маргааш наслээд нээлттэй хийх гээд байгаа кино гэлөө би тэр киног нь үзэж амжаагүй л дээ үзэж чадах скетч мэдэхгүй байна. Гэхдээ ямар тач нэг харийнхан бидний дэргэд байна чи нэг киноны реклам яваад байгаа юм. Тийм үү? Энд нэг ийм нэг киноны нэг реклам явагдаад байгаа. Proved it to you. За тэгэхэд ерөнхийдөө гүрэл хүмүүс гээд рептил гэдэг хүмүүс бол ерөнхийдөө маш олон юун дээр гарч ирсэн шүү дээ. Маш олон одоо харийнхан дээр тийм үү. Reptile Man гэдэг одоо чинь Mortal Kombat гэсэн тоглоом дээр байна тийм үү. Mortal Kombat Reptile гэл ингээл хайх юм бол те бидний хүүхэд насандаа ингээд тоглож өвцөн хүмүүс дотор нэг рептилүүд байх жишээ те. Тэгээ сүүлийн үеийн рептил политикан одоо нөгөө хэнийг Joe Biden-ыг одоо рептил хүн байсан. Нэг бол робот байсан ч гэдэг юм ингээ олон сургалт харагдчихэ л да. Joe Biden
рептил гэд ингүүгт одоо юу гэдгийг те Жо Байден ингээд нүд нь ингээд нэг рептил ингээд дараат нь ингээд босоо хүний ингээд нэг нүдний нэг дугуйчаад ингээд дугуй байгаа штэ дугуй тийм үү тэгсэн чинь Жо Байден юм нарийнхан болж ингээд хувираад байгаа байхгүй Жо Байден тиймхүү бичлэгүүдийг тавьсан байна тэгээд энэ доо Жо Байден бол те одоо рептил хүн те тэгж мэгж ингээд баах юм ирсэн байна л та. За тэгээд цэнхэр нүттэй хүмүүс энэ дэлхийн одоо хамгийн цөөхөн нүттэй хүмүүсийн тоонд ордог юм лээ. Тэгээд харийнхан дотор бас олон харийнхан байх шиг байгаамаа альянс. Манай дэлхийд дээр чинь олон харийнхан байгаа шүү. Байнга юм. Альянс юу гэдүүлээ Элиан тийм ингээ харийнхан дотор бас ингээ олон янзын харийнхан багтдаг шүү. Зарим гэрэл засруулсан харийнхан байна, зарим хүн шиг төрлийн харийнхан байна. Алиан юу гэдүүлээ. За яж чахт англиар мартчихдаг. Нас специес гэж хэлдэг юм бата. За харийн төрөл зүйл гэдэг чи юу гэдүүлээ. Харийн төрөл зүйл За би бас ядчихт нөгөө эндээс айлын специес зүйл байна да тий. Тэгээ ягаад төрөл зүйлүүд нь гэхлээр ийм гачин зураг гарч ирээд байдаг үлээ. За тэгвэл Facebook дээр нэг хаад үзчихье айлын специес. За ингээд тий ерөнхийдөө энэ дээр ингээд гарч байгаа энэ нэг харийнхны төрөл зүйлүүд бол одоо юу гэдэг ингээд энэ төр дөрвөн төрлийг л бичиж яг өндөө 8 9 ингээд бүр 10-аад юм харийн төрлийнхэн байгаа байхгүй юу. 10 хэдэн харийн төрөл одоо рептил, темпекс, грейс одоо энэ нэг нордик ч ингээд олон төрлийн харийн байгаа. Тэгэд нэг далай доороос нэг шинэ улс гарч ирнэ гэдэг нэг зөвнөл байгаад байна надад чинь 2026 оны зөвнөл гэдээсэн да. Одоо тэр чинь л яг гарч ирэх гээд байна. Одоо ингээд зөвнөлүүд дотор тийм үү ингээд далай дотор тийм настрад эвгүй зөвнөлүүд гэсэн ингээд та усны эзэнт гүрэн дэлхийг захирнаа гэд ингээд гараад ирсэн байна штэ тий. Тэгэхээр энэ усны эзэнт гүрэн гэхэлэр би яг нөгөө нэг тухайн үедээ улс төр шашин гайхах юм гараад ирсэн. За тухайн үедээ би яг юу гэж бодож исэн бэ гэхэлэр нэг ийм зөвнөлүүдийн тухай би ингээд нэг одоо юу гэдэг ингээд нэг юм биччихсэн штэ. За тэр зөвнөл хаашаа орчих. Зөвнөл энэ Нострадамсын зөвнөл гэхэд би нэг 2025 онд би ингээд ярьжсэн штэ. Энэ зөвнөлийг энэ үед нөгөө миний жоохон чих дүн дүү гэд төвхтэй явдаг. Гэхдээ бичлэг юмэр санагдаад айгүй төвхтэй байсан юм. Гэхдээ яг тэр тэг хамгийн гол нь нөгөө энэ дээр миний яг ингээд нэг ярьж байгаа юм юу юм бэ гэхлээр нэг юм байсан байхгүй юу. Энэ дээр миний хамгийн гол одоо ярьж байгаа зүйл юу юм гэхлээр далай дотроос ус гарч ийн тэгвэл одоо улс төрийн үүднээс ингээд бодоод үзэн штэ. Тэгэх юм бол за одоо далай дотроос уснаас хүн гарч ирэн цаашин гэхдээ одоо тэгэхээр одоо юу гэдгийг далай хийн эзэн тэр нь магадгүй дэлхийг эзлэх юм шиг байна гэж би ярьж ирсэн. Тэгсэн чинь далай дотроос жинкнээсээ одоо юу гэдгийг ингээд нэг ус далай дотроос одоо юу гэдгийг жинкнээсээ рептил хүмүүс ч юм уу хар гаргийнхан ч юм уу тийм үү энэ пирамидын гурвалжин дотор Бермуда триангл болоо тэр пирамидын триангл энэ дотроос одоо юу гэдэг ингээд жинкнээсээ хар гаргийнхан ингээд оршин байдаг бах магадaltaй болчихж байгаа байхгүй одоо жишээ нь жинкнээсээ
Тэгэд хар гаригын чинь дотор ядж байхад ингээд айгүй олон төрөл байдаг болж таарад байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд хар гаригын чинь өөрснөө ингээд дотроо ингээд олон төрөл байдаг болж таарах гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол за тэгээ гөрүүл хүмүүс байдаг юм байна. Гэрэл цацарсан хүмүүс байдаг юм байна те. За тэгээд иймэрхүү нэг юуны альянс шиг ингээд олон төрлийн хар гаригын байдаг юм байна гэд. Тэгээд тэд нар ерөнхийдөө бас зарим хэсэг нь пирамидын гурвалжин, зарим хэсэг нь одоо юу гэдгийг те энэ тэнд нэг юу гэд ингээд амьдарч. Тэгээд Есүс Христийг хүртэл одоо юу гэдгийг айлиан болгож сүүлийн үед харагдуулаад байна шүү дээ. Билэн шүү дээ. Есүсийг хүртэл айлиан болгосон Есүс хүртэл одоо харин хүн байсан байх магадaltaй гэсэн тийм онолууд хүртэл одоо явагдаад эхэлж байна шүү дээ. Есүсийг хүртэл. Тэгээ харийнхан байсан. Яг уу тэр нэг харийнхны Захиас гэдэг нэг номон дээр бас нэг бичсэн байдгийн л та. Тэрэн дээр яадаг вэ? Хүн төрөлхтөн одоо юу гэдгийг те нэг иймэрхүү одоо тухайн үедээ ингээд ойлгох тийм одоо юу гэдэг шинжлэх ухааны түвшинд хүрээгүйсэн болохоор за бид нар одоо ингээд бурах юм аа тэгэхээр одоо энэ хуулиудыг та нар одоо дагаа гэж одоо ингэж итгүүлэхээс аргагүй байсан гэдэг бас нэг тийм онол явдаг байхгүй. Гэтэ би энд нь тодорхой хэмжээд бас жоохон эргэлзээд идэгин. Яг гэх юм бол айльяа хар гаригын дотроо одоо юу гэдэг яг олон төрөл заримуд нь хүнээс илүүж байгаа гэгээсэн мэдэх болохоор ертөнцийн хуулиудыг илүү сайн мэддэг болохоор нэг бодлоо илүү сайн тайлбарласан ч магадгүй гэж боддیں۔ Гэтэ би бол яг хүн төрөлхтнийг одоо хүн буддын шин дээр юу гэж дэлхийд дээр буун зүүнний үзүүрийн зүдгийг жаргал байхгүй гэж үздэг байхгүй. Ер нь бол зүгээр ер нь одоо хараад захтаа бас нэлээд үнний ортой юу юм бэ гэхээр таашаал бол байгаад байгаа байхгүй. За кекс таашаал, хоол таашаал тийм үү. За ямар нэгэн адреналин ялгуулна гэдэг чинь өөрөө таашаал. За тэгээд ялна гэдэг чинь таашаал. Дэг одоо юу гэдэг юм баяр ад жаргал гэдгийг хүн тухайн хүн яг юугаар хэмжиж гин вэ гэдгээс бас хамаардаг. Таашаалыг одоо ад жаргалтай одоо юу гэдгийг ингээд андуураад ханч юу юм. Тэгээд нөгөө талаар зарим хүмүүс яг нэг хүүхэдтэй болохдоо нэг баярлна. Би бинд хайртайгаа уулзахтаа нэг ад жаргалтай болно. Миний харж байгаа. Гэхдээ би яг юу гэж бодох гээд байгаа юм гэхээр хайр бол яг энэ ертөнцийн одоо юу гэдгийг нэг юунаас гарах түлхүүрэмж хийж магадгүй. Энэ нэг муухай одоо юу гэдгийг нэг хоригдол шиг юмнаас гарах бас нэг тэр түлхүүрэмж хийж магадгүй ч бас жоохон бодоод. За тэгээд тэр яг ер нь одоо хар гаргийнхан тий би тэгээ энэ дээр юу гэж ярьжсэн гэдгээ би одоо санаа. Одоо яг энэ дээр би одоо энэ дээр би юу яг энэ Нострадамсын энэ Рио Тацугугийн зөвгөндлөөр газар хөдлөнө гэж ярьжсэн чи газар бол яг өөр газар хөдлөлтсөн Монголд бол нэг хөдлөөгүй шүү дээ. Гэхдээ удахгүй бас 28 лөө 27 онд ч үлээ ахаал бас нэг газар хөдлөнө гэж тийм хүм ярьж илээ хүмүүс. За тэг би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр нэг юм багт баг шүү. Энэ дээр би нэг хувь таны онлын тухай ярьжсэн байхгүй юу? Сонирхолтой гээд. Тэрнэр яажсэн мэ гэхээр нөгөө нэг эртний үеийн хүмүүсийн нүд байгаа шүү дээ. Тэр чинь ингээд судалсан юм байна л да. Судалсан чинь далай дотор ингээд амьдарч исэн бах магадaltaй. Тэр чинь одоо өмнөх соёлын иргэншлийн хүмүүсийг чи Атлантикчууд гэдэг болов. Атлантик юм. Эртний үеийн соёлын иргэншлийг чинь юу гэдэг вэ? Атлантик. За би нэг хүмүүсийн өмнөх соёл иргэншил буюу Атлантикчууд гэдэг үү? Атлантикчууд буюу ойр газар амьдардаг том нүдтэй усан зогцсон нүдтэй тэгээ пирамидын орой дээр байдаг нүдтэй ч юу гэдэг вэ? Пирамидын
орой дээр байдаг үндэстэй пирамидын соёлын үүсгэгч тэд нарыг англиар юу гэдэг вүлээ? За би ингээд хаагаад үтсэж. За англиар нэг хариултыг надад өгчих баг. Хүмүүс атлантикчууд тий атлантикчууд гэдэг. Атлантианс гэж ингэж байх юм биш үү? Хүмүүс хүндрэлтнээс өмнөх соёлын гişл буюу тэр гişл. За Атлантикас за ингэж бичиж хайх юм биш үү? Тэг ингээд хүний өмнөх соёлын гişл буюу одоо энэ юутай уялдаад эхэлж байгаа юм шүү дээ нөгөө усан дор DC университегийн ертөнцтэй холбогдоод эхэлчихэж байгаа юм шүү дээ чинь. Тэгээд нөгөө лусын дагн магнтай баг холбогдоод түүхэн баг ингээ явчихж байгаа юм шүү. Арай лусын дагн магн арай гарч ирэх юм шиг үстэй Атлантиас гэсэн чинь. Яа. Энэ чинь нөгөө хин гэдэг үлээ. Aquaman гэдэг шүү дээ. Aquaman тий. Aquaman гэдний удамтай юм гэдэг холбогдоо явчихж байгаа юм шүү энэ. Aquaman-ийнхтай ерөнхийдөө холбогдоо явчихж байгаа юм шиг. Ерөнхийдөө нэг тиймэрхүү санагдаа явчлаа шүү. Энэ атлантикчуудыг одоо юу гэдгийг тавь ингээд пирамидын энэ нүд байгаа штэ. Пирамидын одоо Illuminati одоо энэ Illuminati-гийн нүд байгаа штэ. Энэ нүд нь ингийн хүнээс арай илүү ондоо усанд зогтсон тийм хүний нүд байна. Судлаад үзсэн чинь гэж хилээдсэн баггүй тэр хуйлдааны онлын юм дээр. Арай тэр нь гарч ирэх гээд байгаа юм биш байгаа гэж бодох шиг. Энэ нүд нь арай тэгээд тэр атлантикчууд нь нэг бол гараад ирэх юм шиг. Нэг бол одоо юу гэдгийг нэг хүмүүсийг хулгайлаад аваад яваад идэг. Хүмүүс нь одоо баг энэ Illuminati-тай ч холбоотой юм шиг те. Тэгээд гүрэл хүмүүс тэгээд одоо юу гэдэг энэ дэлхийг одоо юу гэдэг ер нь гээд удирддаг энэ томоохон хүмүүс галбаар ингээд шинжлэх ухааны нууцуудыг яаж энэ том улсуудыг удирддаг гэдэг ингээд ард нь байдаг нь баг үнэн болоод байгаа юм шиг нэг тийм сонирхолтой санаа гарч ирлээ. Тэгээд одоо баг цаг нь болсон хүн төрөлхтөнд бид одоо юу гэдгийг те өөрснийхөө илчлэх цаг нь болсон гэдэг албаар гарч ирэх гээд байгаа юм уу гэж бос бодох юм. Бас Христийн одоо юу гэдгийг нэг 13 гэсэн илчлэлт 13 дээр хүртэл нэг юм бичсэн байдаг шүү дээ. Тэр далаагаас тийм агаратан гарч ирлээ гэл илчлэлт 13. За би энэ ч ингээд тайлбарлаж байгаа шүү дээ. Энэ нэг илчлэлт 13 ингээд зурагтаа хослуулж би яг тайлбарлаж хэлсэн л да гол асуудал нь ингээд зурган дээр ингээд харуулж байгаа зурсан зургууд дээр нь харуулж байгаа ингээд тайлбарлажсэн. Тэгэд би энэ юу гэж ярьж байгаа гэхээр за тэр далаагаас тийм аратан гарч ирлээ. Энчэнс тийм аратан гарч ирлээ. Улаан луу гарч ирлээ гэж тэгдэг тийм. Тэгээ одоо баг улаан луу гэдэг нь баг хятад юм шиг те. За энэ 7 дахь одоо энэ аратан бар ирвс гэдэг байгаа аратан гэдэг нь одоо баг гадны улс руу дайраад байгаа одоо G7 ч юм шиг те. Одоо юу гэдгийг Европын 7 улсуудын юу гэдгийг нэг Израильч юм шиг надад хийж санагдаад байгаа байхгүй. Тэгэл Иран уг нь бол Иранч вэ, Израильч вэ гэвэл бүгдээрээ л бид бол бурхны одоо юу гэдгийг бурхны ус мус гэж тэгэл юм ярьдэн штэ. Тэгэл Израиль бол тэгэл бурхны усууд bijж тэгээд одоо юу гэдгийг дан хийгээл хин нэг уг нь бол тэр Христийн шишин дээр чи нэг хацраа гадагдвал нөгөө хацраа галагдвал те нөгөө хацраа тавьж өгөөл тийм зөөлөн юм сургадсан шүү дээ. Тэгсэн чинь гүү шүү. Гуай галт бүр хоорондоо ингээд. Тэгээ энэ одоо бурхныхаа сургалыг дагаад нүү яг сатаныхаа замдлаар яваад нүгүүл ерөнхийдөө сатаныхаа замдлаар яваадах шиг байна. Ерөнхийдөө нэг сатаныхаа замдлаар явж байгаа нь бол ерөнхийдөө нэг ажиглагдаад байгаа юм л та. Одоо жишээ нь энэ дээр ингээл тэгтээ Израилууд биш үү? Явж ич баг одоо юу гэдгийг Монгол эмэгтэйчүүдээс одоо юу гэдгийг
илүү дээр их орноо хамгаалж байгаа юм шиг надад харагдаж байгаа шүү дээ. Яг үнэхээр одоо та нар How are you? Where are you from, guys? Israel. You love I Israel. I love Palestine. I'm from Palestine. баг юунаасаа дээр хамгаалж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй яг хэлэх юм бол. За тэгээд энэ дээр нэг иймэрхүү юм байгаад байгаа шүү дээ. Би та нар миний өмнөх бичлэгийг үзсэн бол хамгийн чухал бичлэг хийсэн байгаа шүү. Та нар бас үзээрэй. Бүх юмний би 9 жилийн өмнө асууж ирсэн тэр асуултнуудынхаа одоо юу гэдэг хариултуудыг Two different colored suns all за тэгээд Суперменийг сүүлзүүд бүр сатаач гэдэг шиг тийм үү? Аль эсвэл хар гаргийн байсан ч гэдэг шиг тийм үү? Супермен ч өөрөө бүр сахиусан тэнгэр буюу Кал Эл буюу Эл сахиусан тэнгэрүүдийн Эл гэсэн тоон орсон юм аа. Тэ? Кал гэдэг нь Израиль гэсэн үг, Эл гэдэг нь сахиусан тэнгэр гэсэн үг гэл одоо Кал Эл is the angel гэл ингэж харах юм бол тэ энэ залууч тайлбарлаж байгаа энэ чинь өөр хүмүүс ч гэсэн ингээд бүгдээр Супермен бол тэ одоо юу гэдгийг ингээд сахиусан тэнгэр байсан юм аа гэж тайлбарлаж байгаа. Гэтэл Суперменийг чинь нөгөө юу яадаг штэ. Супермен тэ пат эцэг нь одоо хар гэргэн штэ. Яг эцэг гэх нь бол Супермен яг жинхэнэ төрсэн эцэг гэх нь бол одоо энэ штэ одоо энэ юу гаргаас гарсан. Тийм үстэй. Өөр улсын хүмүүс шүү дээ тийм үү. Тэгээ хар гэрхэн болж тараад байгаа. Тэгээ ер нь бол хар гэрхэнтэй нэг ийм олон сонирхолтой холбоо сүлбэт юм гараад ирлээ. Тэгээд та нар юу гэж бодож байна? За тэгээд энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөе гэж бодож байна да хөө. Тэгээд та нар яг юу гэж бодож байна? Супермений улсан цөнөөд тэгээ манай гаригдлыг эзлэхээр хүрээд ирсэн сатан уу? Аль эсвэл үнэхээр хүмүүсийг аврах гэж байгаа сахиусан тэнгэр үү? Эсвэл зүгээр нэг хар гаргийн хүн үү? Тийм үү? Тэгээ Суперментэй одоохондоо энэ амьд яваа настай уулзах нь үгүй одоо хэлж мэдэхгүй л Суперменийг харах нь үгүй. Үнэхээр байдаг бол. За тэгээ өнөөдөр чинь 2026 оны 6 сарын 11 буюу 4 дахь өдөр болж байна. За тэгээд энэ хүргээд энэ бичлэг өндөрлөё. Маргааш 12-нд бол ерөнхийдөө хар гэрхэнтэй маш гоё кинонууд нээлттэй хийж байгаа шүү. Вэн тэгээд чадвал үзнэ үзхийг бодно. Гэхдээ үзэж чадахгүй ч магадгүй сайн хэлж мэдэхгүй байна. За энэ үрээд бичлэг өндөрлөё.